Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Автобийн нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. За бид өнөөдрийнхэн дугаарыг Segway шоурум дээрээс бэлтгэн өргөж байна. За ингээд би та бүхнийг зочинтойгоо танилцуулъя. Манай зочин бол энэ Segway шоурумын хамаарал өгөх хүн байна. За ингээд дөө өөрийнхөө сайн байна. Өөрийнхөө тухай шоурумынхаа тухай манай үзэгчдэд танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Баатар Хүүг итгэдэг. За 2022 оноос хойш одоо яг Segway Power Sports компани албан ёсны дистрибьютор компаниар ажиллаад анхныхаа жилийг одоо үдэж байна. За ингээд товчондоо бол тиймэрхүү. Энэ одоо шоурум л гэдэг байгаа болохоос шинж бас нэг тодорхой юу байгаа бах те хуулийн этгээд ч юм уу компани ямар нэртэй компани байна? Тэ Нос Импс компани байгаа. Би өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг гэсэн. За итгэл ямар мэргэжлийн хүн бэ? Би бол ууланд бол софтвер инженер. Одоо програм хангамж инженер гэсэн. За. Тэгээд яг тэр чиглэлээр бол ажил нь маш ховорхон тий. Богино хугацаанд л ажилласан. Яг сүлжээний инженер чиглэлээр нь ажиллаад тэгээд тэр салбараасаа хөндөрсөн байгаа да. За. Тэгээд одоо програм хангамжийн хүн яаж яваад тийм ээ техниктэй хөдөлгөөн техниктэй холбогдож юу? Энэ бол бас нэлээд сонин түүх байгаа болов. Ер нь би бол хар багасаа ер нь автод айгу сонирхолтой байсан. Тэгээ ер нь одоо хүүхд болгонд 2 дугуйтаас эхэлдэг шүү дээ. Тэгэл 2 дугуйтаас эхлээл дугуунаас байнга явж идэг. Ерөөсө дугуунаас буудаг хүүхд байсан тий. Тэгээд дугуй маань сүлдээ мотоцикл болоод за мотоцикл нь сүлдээ ингээд ATV, UTV болоод за UTV сонирхол маань сүлдээ бүр бизнес болоод ингээд өргөжөөд яваад байгаа. За ер нь манай нэвтрүүлгээр орж байгаа зочид маань ер нь голцоод ийм шиг байна ингээд. Эхлээд бол жаахан хобби гэжсэн аа тэр нь сүлдээ өргөжөөд бүр ингээд бизнесийн төвшөнд гарцсан тийм ээ. Ийм байх шиг байна. Segway гэдэг чинь өөрөө хаанхын ямар брэнд вэ? Энэ брэндийн тухай хоёлаа нэг баг зэрэг танилцуулъя гэж. Segway гэдэг компани ер нь бол анх Америкт үүсэлтэй компани байлээ. Америкийн нэг entrepreneur хүн байдаг, технологийн талын. Тийм хүн анх энэ компаниг бий болгоод ер нь бол цахилгаан ийм өөрөө явах юм скутер анх зохион бүтээсэн. За тэгээд түрийг нь хятадын Ninebot гэж компани толгой компани худалдаж аваад тэгээд хөгжүүлэлт хийгээд одоо Power Sports буюу одоо энэ ATV, UTV үйлдвэрлэдэг болгосон. 2021 оноос хойш яг энэ үйлчлэгээ харьцангуй залуу компани. Залуу компани гэсэн. Тийм байна. Би энэ танай Segway юу хараад ирсэн, логог хараад ирсэн. Энэ ямар юу гэдсэн чинь нэрээ ингээ явж байгаа. Яг явж байгаа скутертэй хүн юм шиг байна те. Тий, салхитуулаа явж байгаа. Харин тийм байна. Би юу вэ гэж сая дээр яг яриан дотроос ч гарч ирж байна те. Анхны их үсвэр нь бол тийм гэж. За одоо тэгээ танайх бол хэдэн төрлийн ямар одоо UTV, ATV оруулж ирж байна. За одоогоор маа дээр ер нь бүх загваруудаас л авчирж байгаа. Тий. ATV байна, UTV байна. UTV бол ерөнхийдөө бол 2 төрлөөр байгаа да. Нэг төрөл нь илүү спорт төрөл рүүгээ. Нөгөөх нь илүү аялал болон одоо фарм тал руу байгаа юм да. Тий, тэр чиглэл рүүгээ. За ямар ч байсан Segway брендийн тухай ихний ойлголтыг авлаа. Одоо бүгдээрээ нэгэнт шоурумд ирсэн юм чинь хоёлаа суугаад явах тийм ээ. ATV, UTV дээр очиод тус өөрийн танилцуулга хийж үзүүлэх ба. За тий. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна.
За автобусны нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлэг Segway showroom дээрээс үргэлжилж байна. За манай ихтгэл түрүүн ярьжсэн ундаг дугуун дээрээс буудаг хөвгт байсан ингээд. За тэгэхээр бол өнөөдөр манай итгэлийн ундаг дугуунч байна. 2 дугуйтай мотоциклч байна. Тий. За энэ дээрээс анхны магадгүй дугуй ямар дугуй байсан хэдэн настайд дугуун дээр анх мордож. За би 4 настайгаас дугуун дээр л мордсон гэж аав ижил ярьдээ. Тэрийг санахгүй. Тэрийг санахгүй. Ерөөс нэг улаан өгтөө 3 дугуйт байсан. Тийм. Тэгэл тэрэн дээрээс буудаг өгтөл байсан гэж ярьдээ. Хэдэн дугууны ард гарав? За томдоггүй. Дугуй бол илээсэн гэж. Дугуй бол илээсэн. За. За дугуй бол үзэгчдэд ойлгомжтой. За энэ сайхан амтан. Энийг танилцуулаач. За энэ Kawasaki Vulcan S 650 гэж загвар байгаа. 2021 онд үйлдвэрлэгдсэн. За. Тэгээд 650 мотортой гэсэн. За тэгээд S гэдгийн утга учир нь бол спорт гэсэн утга учирыг илэрхийлж байгаа билээ. Яагаад спорт гэсэн хэрэг өөрөө мотор нь өөрөө байкны моторыг одоо крузер төрөл рүү ингээд тавиад өгчсөн. Тэгэхээр хурдаа илүү хурдаа авдаг гэсэн үг л дээ. Тий. За. Энэ чиний анхны мотоцикл үгүй юу? Энэ миний 2 дахь мотоцикл байна. За, анхных нь ямар мотоцикл вэ? Анх би WR 450 Yamaha ундаг байсан. Энэ кросс төрлөөс эхэлсэн гэсэн. Тийм байна. Тий, тэгээ кросс ундаг байж хагаад бэртэл гэмтэл аваад тэгээд байсан да. Юу анжсэн нөө? Тэмцээнд орж ирсэн үгүй? Үгүй. Би тийм мэрэгжлийн төвшин хүртэл бол явж үзээгүй. Зүгээр сонирхолтой төвшин л тий. Яагаад кросс гэж одоо жишээлбэл тэр үе чинь гоё савхтай ах нар ингээл байкрод өгдөг байсан шүү дээ тий. Одоо хүүхд тэр стил нь чамд арай илүү ойр байгаагүй юу? Над нөө хараагаад байгаа нь их гоё л та кросстой. Тэгээ хараад өгдөхөрдөг шүү дээ. Тэр нүрний анхаарал илүү өртсөн юм шүү. Тэгээд би кросс сонирхдаг байсан та. За төмөр үлгэн дээр чи нэг мордчул болох уу? За тэглэх яах вэ? За. Одоо тэгээд аварнаа мордсон чинь хасаагаад үзэхгүйгээд. За дөрөв мортлаад. За дууг энийг сонсчихоо. За тэгээ. За галаа нэлээ. За үзэгчтэй хоёлаа бүгдээрээ итгэлийнхаа мотоциклийн дууг нэг сонсоодох юм. За сайхан юм байна. Энэ өөрөө бас яндан тоногийн яндантай. Тэсэж байгаарай. За. Бууж иж энийг яахгүй бол за бас хүндээ чи 230 хүнд юм байна. 230 аа? Тийм хүнд юм уу? Нилээн хүнд тий. За. Ажид чинь унгаах гэдэг ингээл ер нь алдал алдандаа. Юу. Энэ тоногийн алдантай. Тэгээд ер нь их дуу ихтэй энэ TBR гэдэг. Тий. Twin Brothers гэдэг Америкийн тоногийн алдан үйлдвэрлэдэг компани. За ямар ч үсэн ингээд 2 дугуйт. 2 дугуйтай бол айхтар бас удаагүй юм шиг байна те. Тий, ер нь л айхтар удаагүй. Би яг хотод ажил амжуулах гадал яг үндэ энийг авсан. Тийм төгжрөл одоо ямар байгаа л те. Тийм. Тэгээд төгжрөл донд ажиллаа хурдан амжуулах гэж одоо энийг авсан. За одоо тэгээд энэний дараа бол ATV рүү шилжсэн байна тийм ээ. Тий. За ATV тэр үү? За тийм ээ. За хоёлаа энэ ATV дээр. За энэ сайхан амт байна. За энэ танилцуулгыг хийгээч. За энэ Segway Power Sports-ийн Snarler гэж загвар байгаа. Тий. Snarler загвар нь ер нь бол 570cc-тэй, 570 мотортой л гэсэн. Ер нь бол бүгдээрээ л тэгж гардаг. Дотроо бол яг англиуд байдаг. Арай тоноглол багтай, тоноглол ихтэй ч гэдэг юм уу те. Энэ бол өөрөө бол хамгийн өндөр англи нь байж байгаа. LX гэдэг одоо Deluxe загвар гэж яриад байгаа юм да. Хамгийн өндөр англитай загвар. Зөв. 2 хүний суудалтай. Мордод үзчихв. Тэглэх яхаа. За, мороор бол одоо буруу талаас нь мордчлоо. За. 2 хүний суудалтай болохоос ер нь аялахад юм хягтах юм байна. Тийм байна. Саяных чинь энэ жим бол бас л тэрнээс дутхгүй хүнд байгаа да. Энэ бас хөөрхөн үндтэй 450 ил. За харин тийм баг. Тэгтээ чи 4 дугуйтай болохоор бол нэг тийм юу яхаар асуудал алгах тий. Нэг унчих гад ч юм уу тий унчих гад тэнцвэр олох ойлголт бол алга. Энэ ер нь хэр юутай вэ? Одоо түшигтэй вэ тий. Ер нь бол энэ бас өөрийн биеийн балансыг бас тохируулж явж явах хэрэгтэй. Ялангуяа эргэлтэн дээр. Эргэлтэн дээр, налуу дээр тэгэхээр зэрэг
YouTube-д бол илүү биеийн ажиллагаа балансаа олох тал ер нь шаардлагатай гэсэн. Энэ чинь мотор хаана байна? Мотор нь яг тэнд орлох та. Голдоо байгаа мó тий. Голдоо байгаа бол бас юугүй нэг хоошоогоо нэг цоройх нь гайгүй болоо яадаг юм бол их өөдөө өгсөж байгаа тохиолдолд одоо хаазаа тохируулаагүй ч гэдэм юм уу те. Эсвэл нэг чулуун болоо таарах ч гэдэм юм. Тэр хүн дээр бас хойшоо унах тохиолдол байна. Тэр үед яг биеэрээ ингэж яаж айлх тийм тэгэхээр тэр биеийн тэнцвэрийг маш сайн олж авах хэрэгтэй ер нь бол. Тэгээ одоо уруу ухарж байгаа бол бие айлх хойш нь нөөд юм уу те. За энэ дээд хурд хэдв? За би нэг 97 км цаг хурдалж байгаа хэл мэддэг юм. За цаашаа өшөө гардаг л 97 км цаг хурдтай. Чи тэгж хүргэж үзсэн гэж үү? Шорон дээр үү? Засвал дээр. За. Тий. Ер нь бол гэхдээ ATV-г бол ATV ч UTV ч ер нь бол тийм максимум хурдын асфальтн дээр юм уу? Тогтмол хурдаар ер нь авах нь ер нь жоохон ремэн талгаатай дээ. Тийм учраас бол ер нь бол байн хаацыг өгж аваад явж авах хэрэгтэй. Тэр чи өөрөө нь асфальтын зориултаа биш. Жигд явуулаас эрмэндээ халгаатай байдаг. Эрмэндээ халгаатай байдаг тий. За энэ бол юу юм бэ? Банкны таг байна. Банк энэ хэд орох уу? 25 литр байна. За тэгээд хэд явах уу 25-аар? За нэг 150 орчим явна да. Бас хийддэг юм байна. Бас хөрх хийднэ. Иддэг юм байна. 25-аар 150 гэхэлэр иддэг юм байна. За эн чинь тэгээд юу юм бэ? Шаврын дундчтэй. Яг ингээд хөнкөө яваад ирэхэд бол түүнээс илүү гарах байх. Тийх баг. Би бол шаварт явж исэн түүхэл ярьж байна шүү дээ. За тийм ээ. Тэр шавар гэдэг чинь байнгын ачаал. Байнгын ачаал байнгын хаацтай тэгэл ирж буцаал ингээл. Эн чинь дугуй яаж хөтөлж байгаа вэ? Ер нь бол зөвхөн хойдлороо хөтөлж болно. Саргадаг. Уртлаа залгасч болно. 4 байж юм уу те. Тэнгүүтээ бүр урд дефлок. Энэ биш үү те. Энэ хажууд энэ дээр байгаа. Шууд энэгээр ингээл салгаа явчих юм байна те. За. Ерөнхийдөө бол мотоцикл юм байна. Юу юм бэ те? 4 дугуйтай л болохоор ер нь мотоцикл юм байна. За хоёр мотоцикл. Талтай ардаа нэг хүн суулгах чинь. За хойдолтой юу байгаа юм бэ? Нэг хайрцаг байгаа юм уу? Багаж. Айны хайрцаг байгаа юм уу? За энэ чинь литрээр ярьдаг үлээ бас. Тэ. Гояах вэ? Хайрцаггүйн хажууд бол юм хийчих юм байна тий. Энэ ус чигний хамгаалттай учраас энэ дэр хөөх юм орчин уу айныхаа хувцсуудыг жолж хүнс аваа явчихна. Тийм байна. Тий. За чи өөрөө бас хөдөлтөө юм чирэг зориулттай байна уу? Тий. Хойно борховтой, үйлдвэрээсээ борховтой. Тий. Тэгэхээр бол бас 50 литрийн багтаамжтай энэ хайрцаг. Тэгэхээр бол бас юм чирнэ л гэсэн үг тийм ээ. Чирнэ. Энэ бүр цахилгааны гаралтай байгаа. Хойно бас чиргүүл чир явж болно гэсэн. Тий. За өөр энэ дээр битгээрч ярих юм. Энэ дотор юу вэ? Энэ бас бокс үүдээ. Дахиад одоо багаж гэдэг юм уу бас жаалжуул юм хийчих болно энэ. Ер нь одоо энийг ингээд цаашд нь бол мэдээж ингээд тоноглоод явж болно тий. Тий, тоноглол ер нь их байдаг. За ATV маань нэг иймэрхүү. За одоо UTV байна уу? Дараагийн ангилж одоо. Тий, ийш шиг орох уу. За энэ бол одоо Segway Power Sports-ын нэрийг уулзсан загвар гэх юм да. Wheeler гэж загвар байгаа. За. Илүү одоо спорт загвартай. Тийм байна. Ялчгүй гоё харагдчихэв. Нэг спорт загвартай. Амаржины ажиллагаа нь одоо урд амаржины ажиллагаа 40 см, хойд амаржины ажиллагаа 50 см. Тэгэхээр одоо ямар нэгэн одоо партасаадан дээр айгуу гоё зөөлөн ажилладаг тий. Ажиллагаа маш гоё зөөлөн. Харийнхад ч гэсэн ингээд шингээлт сайтай. Тийм байна. Тий, тас дэсгээ доороос зөхиод байхгүй. Тийм байна. За ер нь нэг 10 см-ийн одоо их бий хүртэл юм тий. Тэглэг хүртэл. За аваа ихнээд мотоцикл энэ тэрийг асуугаадсэн. Одоо асуух ч үгүй өөрөө шууд хаалгын онгоолгоод өөр хоороос очдөг гинэ. За энэ үл ялтгүй машин юм а тэ энэ чи үлээ. 4 цагийн бүстэй энэ чинь. Чи өөрөө мэдрэгчтэй. 4 цагийн бүс ээ? Тий. 4 цагийн бүс гэдэг чинь энийгээ хэлээд тэ энийг 1 2 тэгээд ингээд хослоод ингээд тоолд явчих. Тэгээд надад энийг яагаад үзэгчдэд нэг харуулах гэх юм. Яаж хийх вүлээ энэ чи? За энэ 1 цаг нөө ингээд. За 2 4 болчихчих. За. 1 2 3 4 гээ тоолж явчихдаг. Ингээд тоолчих юм уу? За энд нэг утас. Наа чи мэдрэгч юм байгаа.
жолооч болон одоо пассенжер тал нь аль алиндаа байгаа. Хурд safety талаас. За. Одоо аюулгүй талаас. Тэгэхгүй бас орилоо. Нэг бүсээ хийхгүй бол нэг 30 км/цагаас дээш хурд авахгүй гэсэн. За. Хийж хөдөлгөөнд оролцсон гэсэн. Тийм байна. Тэр чинь үнэхээр аюулгүй талаасаа бол хэцүү үед байна, тийм ээ. За болж байна. За энийг бас нэг асаагаад үзчихвэн чинь юу ах вэ? Нейтралт гэсэн ойлголт бол байхгүй тийм. Байхгүй бүгдээрээ автомат. Хянах мэнхцтэй айгүй хөөрх юм биш үү? Одоо сүүлийн үеийнх нь одоо бүгдээрээ юм ухаалаг дэлгэцтэй болцгоцсон. Тийм байна. Эндээсээ бүрэн ялтаа хийжтэй. Тэгээд эн чинь зүгээр тоормсон дээр гიშгэж байгаа л тэгээд старт ботноо дараал ерөөсөө. Яг. Одоо парк хэлсэн тий. Парк зэрэг хаацж болох уу? Зүг. Ата төлхөр эргүүлчихэ. За. Энэ бас ялгаа байна. Аварын гэрэл мэрэл байгаад байна уу? Аварын гэрэл. Аварын гэрэл байна. Энэ гэрэл дохио байна тий. Энэ чинь хол ойрынхон гэрлийг тааруулаад байна үү чинь. Энэ л зэрэг одоо стрит illegal гэж одоо гадныхаа яриад байгаа. Одоо голомжинд одоо хотын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн үг байхгүй. Дохио өгдөг. Тийм байна. Тий. Аваараа татчих юм байна. Тий. Бас байх сигнал байгаа юм биш үү энэ бүр? Байгаа. За энэгээр бол бас энэ юуны тохируулгууд байгаа юм. Тэр S болон E гэдэг нэг нь спорт, нэг нь экономи гэдэг энэ хурдныхаа хязгаарыг тохируулаад байна. За тэгж байна. За энэ нь бол одоо энэ л хозэр шууд одоо энэ галаал нээж байгаа ерөөсөө. Энэ тохиолдолд ерөөсөө асахгүй гэсэн. Тий. За нэг нээж. За гар тоормстой юм байна тийм ээ. Тий. Бас юм байна. Картаараа татахгүй бол бас юу аахгүй. Машин ингэж жогноо дуурайд байна. Гол дээр дэлгэц вэ? Энэ юу юм уу? Тоочтой юм уу? Тийм, тач дэлгэцтэй. Систем сеттинг гэж байна. За хилийн тохируулах юм байна. Эн чинь юу байгуулаа? Гэрэлний хурц тод байна тийм ээ. Дууга тохируулах нь цагаа компас гэж штэ тийм луужинтай юм байна тийм. За яг хөдөлж явах үед заавал ажиллана л гэж байна. Энэ тэгин за. Утсаа ийшээ холбочж болох юм уу те бас? Утсаа холбож болно. Утсаа холбож болохоор юм байна. За map байгаа тэр голдонтой дарах юм бол тэгсний хамгийн доор байж. Энэ үү те? Тий. За мунаач бас гар утстай холбочхоор map гараад ирт. Тэгэхээр яг map-аа тэгсэн дээрээс уншаалж явчихна гэсэн. Заавал утсаа холбоод утсаа хараадах шаардлага байхгүй. Энэ маань өөрөө бол GPS-тэй юу? GPS-тэй. Одоо гар утстайгаа ер нь машина ер нь холбогдож байгаа. За. Тэгээд ерөөсөө ухаалаг аппликейшн дээрээсээ ерөөсөө автомат ерөөсөө машиныхан мэдээллийг ер нь байнга авч явах боломжтой. Наазах нь одоо хэдэн литрийн одоо шатгуунтай байна, хэдэн километр аялсан байна, моторынхан мэдээллүүдийг тий энэ авчулдаг. Бүр гар утсан дээрээсээ юу? Гар утсан дээрээсээ л. Тэгвэл одоо бүх юм чинь янз бүрийн болчихжээ. За энд дээр өөрхөн урдаа энэ чинь аялдаг учраас ингээ бүгд ингээ давхар дардсан байна те. Нөгөө онгоохоос хамгаалаад. Тий. За тийм байна. За тэгээд парклчдаг юм байна, хурдаг юм байна. Уршаага 3 гэж ойлгох уу? За L буюу low одоо байна. Дараа нь H буюу high, за neutral, reverse одоо ухрахаараа. За тэгээ park юм байна. Ер нь бол хөдөлгөөнд оролцохдоо ер нь бол high дээр H дээр явна. За магадгүй нөө уруудах ч юм уу өксөөр газар бол L-ээр гардаг. Энэ бас ялгаа авахгүй нөө ирмэндээ одоо харилж байгаа гамжаагаал бэлтгэл юм ер нь бол. Энэ юу юм бэ? Нааш нөө таны пассенжер талынх нь одоо бариул гэх юм уу та. Чи ер нь бол бартац замаар явна. Тийм байна. Би нэг чи бас нэг юм татдаг юм байх гэсэн чинь. Энэ хоёроос зураатай явах нь шүү дээ. Зураатай л явна тийм. Ажид байгаа хүн бол ер нь байнгын зураатай л явдаг юм да. Тэгээд байнгын ямар ч гэсэн салхи бороотой бол байнга харьцах нь байна. Тий. Энийг бол битүүлэх ямар ч боломж байхгүй юу? Өвлөлийн тим юм байдгүйгүй зориултыг. Манай дээр л яг өөр брэндүүдийн юм бол зарагдаж байгаа. Ер нь бол ингээд урд шилээ хийждэг, бүтэн шилээ хийж болно, тал шилээ хийж болно. За тэгээ хажуугийн одоо хаалганы нэмэлт юм хаалт хийж болдог. За.
компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За энэ бол одоо бүр машин шиг болоод ороод ирлээ тий. Гар дээрээ дохоо мөх. Тий, энэ дээрээ дохоотой. За энэ бол ари нэг онцлог нь бол юунууд чаг нь энэ дээрээ юм байна тийм ээ. За ер нь бол бас яг автомат хоровтой байдаг болтой юм байна. Автомат хоровтой. За энэгээр бол яг нэг төрүүчийн тохируулгууд бүгд байна тий. Бүгд байгаа. За ухаалаг дэлгэц байхгүй. Энийх бол тийм дэлгэц байхгүй. Тий. Тэгээ энэ жижигхэн бокс үт. Доошод тавьж байгаа. Энд нэг юм жижигхэн бокс. Гарчидэн мартан чийдэн ч юм уу. За тийм байна. Энд бол бас нэг юм байх шиг байна тий. Бас бокс. За энэ бол яг машины уртлын баг том хайрцаг шиг юм байна. За өөр энэгээр явна. За энэгээр ундааны бахан тавиурууд байх шиг байна тий. Өмнөх вилийн загварыг бодвол илүү юм нэг зай томтой байгаа. Тийм байна. 3 хүн суучгаар шиг. 3 хүний суудалтай тий. Энэ бас буух юм уу? Буунаа. Энэ дээр бас айны жаалжуул юм хийчихнэ. Тийм байна. За ер нь бол байгаа хийчихнэ. Аялалтууд юм хангалттай явчихаар юм байна. За хойно хөрхэн ачаатай тий. За энэний бол юу хэдв? Одоо даацх юм уу ачааных нь? За 400 гаруй ил. Их даацтай. Тий. Хангалттай юм авчихна шүү дээ. За энэ бол харин гэхдээ зүгээр юу баха тий. Айхтар бол хурдталдаг баха. Тий. Яг амаржины бүр тис ондоо хийцэн ондоо. Хийцэл шал ондоо. Тэгээд гар нь арай богино гартай. Тий. Тэгэхээр зэрэг тэр шиг одоо вилийн загвар шиг дахиад донцлогон дээр бартан дээр бартаа гаргаад ингээд чадахгүй. Гэхдээ бас ялгаа байхгүй. Дугнуудаа түгжин, урд дефлок, хойд дефлок, тэгээ 4 дугаараа майжин. Бартаасаад өрүүлээ дэшин доош нь болгочтой юм байна тий. Өөртөө тааруулаад. Тэгээ өөрийнхөө тав. Тийм байна. За энэ жолоотод айгүй өвтөх. Тийм баха. Энэ айгүй өвтөх. Энэ юу н өрүүлийнхэн систем нь юу вэ? EPS буюу одоо electric power steering цахилгаан байдаг юм уу тий. Бүгдээрээ. За тэгвэл айгүй сайхан гарын аясаар байх гэдэг юм тий. Тийм 1000 мотортой 105 морины өвчтэй. Энэ интерт бол айгүй бол энэ дээр бол юу хийчих болохоор л юм ээ тий. Голын толмол бол. Тий тэрдэдэн бүгдээрээ маа дээр зарагдчихж байгаа. За. Тэгэхээр тэгээд тоногл яаж л бол яаж тоноглох юм бэ шүү дээ. Тоноглоод байвал тоноглоод л гэсэн. За. Хөрх юм байна. Энд нэг юу бол зүгээр ингээд аюулгүй байдал хангасан юм тор байна уу? Тийм ингээд тороод татчихна аюулгүй байдал. Унахаас сэргэлдэг хүүхдүүд жижигжэл тий. Тийм байна. Гадаа шавар мавар цацрахад энэ ч бас аюул хамгаалнаа нэмэрт. За тэгээ ингэмээр байна итгэлээ. Одоо ингээд хүмүүс бол ATV, UTV гэдээ яриад байдаг. Тийм ээ. За би ч гэсэн одоо ATV, UTV гэд би бол одоо юу гэх юм дэ нэг яг нэг мотоцикл гарах уу хэлбэртэйг ATV гэдэг юм байна гэж одоо би нэг юм ойлголт авсан тийм. Нэг юм нэг каркас маркаста нэг жоохон машин шиг хэлбэртэй болоод доктор нь UTV гэдэг юм уу да гэж одоо нэг ихэнх хүмүүс нэг тиймэрхүү ойлголттой байгаа болов. Энэ дээр баг зэргийн бас тийм ээ ойлголтыг гүнзгийрүүлж өгөөч. Яг utility train vehicle гэж одоо яг одоо дэлгэрүүлээд одоо англи хэлээр хэлэх юм бол тийм утгатай юм билээ. Монголд болохоор зэрэг яг хит бартат зам зориулсан автомашин л гэж яваад байгаа. Тий. За бас side by side гэдэг бас нэршил бас энэ Америкууд их тэгж хэрэгэлтэй билээ. Тий. ATV гэхээсээ гадна уу? Тий, side by side гэж их нэрлэдэг. Алига тэгж хоёулынгийн үү, аль нэг нь үү? Энэ вилийн загварыг л ер нь side by side гэж их нэрлэдэг юм билээ. Нэг төрлийн загвар тий. За зүтэй. Иймэрхүү фарм зориулттай юм одоо фермийн зориулттай ч юм уу тий, аялын зориултайгаа ихвчлэн UTV гэж нэрлэлээ. Ер нь бол зүгээр нэлээд олон ийм UTV-ийн одоо юунууд байх хэвээр брэндүүд тийм ээ. Тэгээд энэ дотроос яагаад зөвхөн одоо энэ Segway-г бас сонгох болов бас төрсөлдөгчнөөс юугаараа одоо онцлог тийм ээ гэж сонгосон юм. За 2021 онд яг одоо коронагийн үеэр одоо бүгдээр л хоригдлоо шүү дээ гэртээ. Тэр хугацаанд би гэртээ одоо судалгаа хийгээд
Тэгээд тухайн компанитай Segway Power Sports компанитай ер нь бол холбогдоод эдийн брендийг оруулж ирэхээр болсон юм. За бусад брэндүүд гэх юм бол одоо Polaris байна, Canon байна, CF Moto, за Bobcat бас байдаг. Гэх мэтчлэн энэ брэндүүд нь Монголд бол үржээ ороод ирсэн байгаа. Тий. Орж ирээгүй ч бас байгаа л да Kawasaki ч гэдэг юм уу. Тэгтээ орж ирэхдээ зүгээр хүн өөрөө унах зорилттой юм уу эсвэл зүгээр танах шиг юм дистрибьютор байдлаар оруулаад ирсэн юм уу? Дистрибьютороор ороод ирсэн 3-4 компани байна. За. Ахтай орж ирээгүй бас компаниуд бас байна. Honda, Kawasaki гэх брэндүүд бол орж ирээгүй байгаа. Яг Segway-г илүү би яагаад одоо шохорхоод илүү онцлоод оруулаад ирэхээр зэрэг яг нэгт бол шинэ брэнд байсан. Хоёрт одоо гадна байдал үзэмж нь бол үнэхээр айгу анхаарал татсан. Их гоё үзэмжтэй. За гуравт нь юу гэхээр зэрэг манай урд төршид яг үнс үйлдвэр нээдэг өгсөрдөг тэндээ. Тэгэхээр зэрэг одоо тээвэрлэлтийн хугацаа маш богино. Тийм бай. Тий. За эн чинь өөрөө бас эвдрэл гэмтэл их гарна. Бид нар чинь асфальтын дээр нэг жирийн зам дээр явж байгаа юм шиг яваад байдаггүй. Дандаа л бартаа зам дээр хурд хийн, харайн, өсрөн ер нь бол тээвэрхүүтийн ус мус руу орно. Ер нь бол их тийм эвдрэл ихтэй. Ер нь тамын үзэн штэ тэгээ өөрхийн машиныхаа. Тэгээ яг эвдрэл их гарна. Тэгэхээр сервис заавал шаардлагатай болно. Тэгээ сэлбэгээ захиалахаас зэрэг холын Америкаас захиах гэхээр одоо магадгүй нэлээ хугацаа их ордог, зардал өндөртэй байдаг ч гэдэг юм те. Тэгэхээр урдаас ингээд бараа материалаа татчих нь илүү оновчтой санагдсан. Одоо танах тэгээ сервисээ хийгээд эхэлсэн үү? Хийгээд эхэлсэн. Тийм одоо бэлэнг одоо юунууд нь ч байна одоо партууд нь ч байгаа. Сэлбэг хэрэглүүд нь. Манай Монгол бол яг нэг эрсдэс дөрвөн удирдлагатай учраас яг нөгөө ийм задгаа нөхцөл зүгээр ашиглах хугацаа харьцангуй бага юм тийм ээ. Харьцангуй бага тийм. Тэр жаахан харамсалтай. Тэр жаахан харамсалтай. Тэгэхээр өвөл бол одоо энэнийг унах ер нь бол техникийн хувьд бол боломж бий юу одоо ч хасах тэдэд ажиллана ч гэдэг юм уу? Боломж байгаа. Маслаа сольчдөг. За. Наацах юм маслаа бид солих хэрэгтэй. Илүү шингэн масл хийх хэрэгтэй тий. Өтөн маслыг одоо магадгүй мотор зурч аялдаач гэдэг юм. Ер нь бол өвөл бол гарч ирсэн аялал байгаа. Бид нар бол тийм үү. Одоо тэгэхээр над хамгийн хэцүү юм бол одоо ч хурдтай явахад энэ салхих байна л дээ. Тийм яг энэ нүүрний шилний оронд хаадаг тийм хаалт малт байхгүй юм. Яг ингээд тал шилвээ, бүтэн шилвээ ингээд ер нь бол халахалцдаг. Тийм шилүүд байдаг. Тэгээд хамгийн гол нь чинь дуртайдаа л унж байгаа тийм. Дуртайдаа хоббигоо дагаад тэгэл өвөл бол тэгэл хин дараа энийг унах уу тийм шүү дээ тий. Зарим нэг хүмүүс юугаа хиймтэй явдаг гайхал. Тэр өвлийн аялал танахын хийсэн юм уу өөр хүмүүс хийсэн юм уу? Бид нар өөрсдөө хийсэн. Саяны өнгөрдөг өвлөө? 20 онд явсан баха. 20 онд явсан санагдчихэв. Яг энэ өөрийнхөө оруулж ирсэн энэ Segway. Үгүй өөр аяллаар. Бид нар чи ингээд анх юм нэг 17-8 оноос ингээд нийлээл ингээд өөрсдөө аялал зохион байгуулалт ингээд. Яг дотооддоо л доо найзууд нийлээл аяллаа. Гэтэ дандаа YouTube-ээр. Дандаа YouTube-ээр аяллаа. Тэгээд сүүл рүүгээ би өөр брэнд оруулаад ирэхгүй Segway брэндийг тий. Зүг. Тэгэхэд бол хүүтэнд бол нэлээд аялж үзсэн бас чангал байсан. За тэгэхээр бол нэгдүгээр салхиа хаах хэрэгтэй байна, тосоо салхих хэрэгтэй байна тийм. За тэгээ өөрт нь зориг хүсэл байх юм бол тэгээд явах юм байна тийм. Нэлээд дулаал хослох хэрэгтэй байдаг. Мөрөө мэдээг болтлоо явж тээ. Салхилалгсан сүлдө мөр мэдээг болцсон. Өвдөг чинь ингээл тачигнаал явж байгаа шүү. За өөр битгойлт чинь үзүүлэх загвар явуулаа энэ гураас. Энэ бол ерөнхийдөө дандаа төлөөллүүдийн хоёлаа харууллаа шүү дээ. Тийм ер нь бол Segway Power Sports яг л 3 ийм загвар л байдаг. Тий. ETV-гээс Snarl-аар, тэгээ UTV-гээс Fugelman, за side by side буюу одоо энэ Segway William загвар байгаа. За итгэлээ ах нь юу яачих вэ? Жаахан даврчих уу? За түрүү унаад үзье, асаагаад үзье гэдээсэн шүү дээ. Одоо нэг бартаа цам дээр нэг яваад үзчихв. За гараад үзэх үү? Харин болох уу тэгээд? За болно шүү дээ. За альгүйр нь явах уу? Би бол надад бол энэ таалагдаад энэ айгуу гоё спорт хэл. Харин тийм хүмүүс юусэн энэ загвар дээр л илүү нүд унгаад байдаг. Энэгээр явчих хоёлоо. За тэгээл тээ. За үзэгчтэй манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо битгаар хэсэг хугацааны дараа хотоос гарыг. Тэгээд одоо манай Segway брендийн YouTube яаж хурдладаг, ямар онцлогтой та бүхэнд газар дээр нэг харуулъя. Нэвтрүүлэгтэй хамт байгаарай үзэгчтэй.
За автобусны нэвтрүүлэг үргэлжилж байна. За та бүхэн сая бит хоёрын одоо энэ сайхан амтантай хээрийн замд Бартаа замд яаж давхиж байгаад ирснийг харлаа. За харамсалтай нь тэнд бол маш их салхитай шороотой байсан учраас битгээр яриа авах боломж гарсангүй. Тэгээд шууд давхиад ирлээ. За саяны бит хоёрын явдаг тэр талбай бол манай Pajero клубынхнаас зохион байгуулдаг Scorpion тэмцээн саяхан хэдхэн хоногийн өмнө болсон. За яг тэр тэмцээний тэр зам дээгүүр бит хоёр бол бас явж үзүүллээ. За тэгээд эрхэмдүүд маш их баярлалаа. Би бол анх удаа энэ UTV гэдгийн одоо энэ сандал дээр сууж яг тэр зориултын нь касктай ягаад хурд хийж үзлээ. Тэгээ машин бол өстой дэндүү таалагдлаа. Тэ. Анх чамайг бариад ингээд явхад чинь би нөгөө хэлэхэд бол нэрээ энэ ерөөсөө бол өстой тас зуурцсан юмсан байхгүй. Амар хурд авд юм билээ. Тэ. Яаст амар ингээл донслох байхдаа гээл ингээл үе чангалах дээр ингээл намалзаал гараа явж байна. Юуны энэ амаржиныг бол би өстой биширлээ. Энэ юу хий амаржин. Хий амаржин. Өстой үнэхээр тасархаа хэд байдаг юм бэ? За одоо түрүүн үзэгчид анзаарсан байх бит хоёр нөгөө нэг түрүүн шоурумаас гарахаас өмнө энэ утсан дээрээ энэ одоо YouTube-ийнхаа мэдээллүүдийг үзэж болно гэдэг тийм ээ. Одоо чи манай үзэгчдэд юу яах вэ? Рүүчин бит хоёрын нөгөө хээрийн замд яваад ирсэн үзүүлэлтүүдийг нэг харуулах уу? За тийм. За зураглаач энэ талаар нь тойрч ирээд. За би одоо бууч. За ер нь бол машин бол ямар ч бензин хийгээгүйсэн. Үйлдвэрээсээ ирээл яг гаражт байжсэн. Тэгэхэд хэдүүлээ нэг сая нэг 10 литр банкнд бензин хийсэн баг. За яг банкнд одоо яг real time буюу одоо бодит мэдээлэл нь одоо энд гараад ирж байна. За банкнд дах бензиний хэмжээ байна. Энд одоо 46 майл буюу за одоо нэг 70 гаруй км одоо туулах шүү одоо бензин байна л гэсэн үг тийм. За нийт одоо 2.1 майл явсан байна. За мотороо 23 минут 46 секунд ажилласан байна. За хамгийн дээд хурдаа авахтаа бол нэг 39 за эн чинь одоо майлаар хэрч одоо за нэг 60 гаруй км/цагийн хурд авсан юм да. За тийм л мэдээлэл гарч ирж байна. За одоо map дээр дарчих юм бол одоо тухайн машин маань одоо яг хаана байна гэдэг. Одоо 0 км/цагийн хурд үзүүлж байна гэж энэ тэгэхээр одоо зогсож байгаа гэсэн үг байна. Тэгээ хаана байгааг нь харуулж байна. Одоо Чингисийн өргөн чөлөөний одоо яг одоо яг таны шоурумыг харуулж байна гэсэн үг үү? Тийм манай шоурум. Инх юм бол бүр яг таваад ирнэ те. За тийм байна. Энэ таны хаатлын хаан банк харагдаж байна те. За тэгэл яг энэ дотор л байгаа шүү дээ те. За. Хажууд BSP мега мол харагдаж байна. Тийм байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө сүлжээтэл газраас бол хаанаас ингээд хяналтаа тараад хяналтаа гэдэг юм. Ингээд шанжин гэдэг чинь үндсэндээ бол хулгайгаас сэргийлнэ гэсэн үг үү? За бас нэг талаараа тийм. Ер нь бол тийм. Тий. Өөрийнхөө машиныг хаана байгаагаа гаргасаасаа өөрөө хянчих чинь гэсэн үг. Өөр хүн бол одоо энийг одоо хянах боломжгүй. Би аялал гарахаас өмнө тухайн машинаа скан хийгээд өөрийнх нь гар утсанд оруулсан байхгүй. Тэгэхээр энэ хоёр холбогдсон. Одоо өөр хүн хяналт хийх боломж байл гэсэн. Зөв. Би танаа түрүү нөгөө механикуудтай уулзаад ярьж хахад энэ анх нөгөө Монголд орж ирэхдээ ийм жижиг хайцагтай орж иртээ. Төмөр ийм каркацтай ийм бокст орж иртээ. Тэгээ угсарт юм уу те. Тэгээд бүгдээр угсрахгүй. Яг дээдлийн энэ яг каркасны хэсгийг угсраад за урд хоёр дугуйг угсраад за амарчнууд нь бүгдээр ингэ салгаатай байд. За тэгээ амарчнуудаа гардаа бэхлээл. За тэгэл ерөөхдөө болно доо. Тэрнээс л бүр дотор эд ангууд руу ч гэдэг юм уу. Бүр бол нарийн бол задраа оруулахгүй байсан тийм. Үйлдвэрийн бэхлэгээ хийсэн. Надад бол танай энэ YouTube-ийн энэ амаржийн листэ үнэн ганган санагдлаа. Одоо энэ дэхтэр бол хин амаржийн бүгдээр ийм байна уу? Тий. Энэ бол тий. Би ч одоо нэг шингэн амаржинтай машин барьж ирсэн болохоор энэ ганц биширсэн юм бол тэрээс амар донслонтой харьяандаа гэхэд л тэгэл намалзаал гарч илээ. Маш гоё доослоо шингээж өгдөг. Янзын гоё. Тэгээд амарчин өөрөө хатуу зөөлнөө тохируулна. За өндөр намаа бас тохируулна. Ер нь тохируулгууд бол би бол одоо зүгээр юу гэж бодсон гэхээр за эхний боломж гарахад ер нь би нэг юм YouTube авах хэрэгтэй юм байна гэж түрүү. Тэгээд авчин гэдэг чинь тэгэл одоо аялал пиннэл гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бол энэ бол надад бол үнэндээ таалагдлаа. Тэгээ энэ бол үзэгчтэй реклам бол биш тийм ээ. Гэхдээ яалтчгүй л одоо эн чинь үнэхээр таалагдсан гоё юм чи би одоо өстой гоё гэж хэлэхээс өөр арга алга. Тийм учраас бол боломж нь ойлгуулна. Хэрвэн бол нэг юм авч унаад тавьж явах бол нэг
эрүүний жаргал эзгүй хайр гэдэг чинь тий. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан автолизийнхэнтэй баярлалаа. Тэгээд Segway Force Mongolia-гийн зүгээс танд нэг бяцхан гарын бэлэг гардалъя гэж бодож байна. За их баярлалаа. Зөндөө сайхан зүйлүүд харагдаж байна. Тэгээд бидний бас урилгыг хүлээж авч бид нарт бас ачаад бүтлгсэн та бүхэндээ баярлалаа. Та нарын бизнес, хобби цаашдаа улам эрчимтэй хөгжих болтугай гэж ирэж байна. За баярлалаа. Баярлалаа. За. За манай нэвтрүүлэгт хамтаа үзэгчтэй баярлалаа. За хоёлоо одоо танай одоо тоноглолын хэсэг дээр хүрээд ирсэн байна, тийм ээ. За ямар сонирхолтой зүйлүүд байна манай үзэгчдэд. За манай оруулж ирж байгаа яг тоноглолын брэнд нь бол Kemimoto гэх брэнд байгаа. За Kemimoto брэндтэй мөн 22 оны ихэнх үед бас гэрээ контракт хийгээд албаачны дилерийн эрхийг аваад бараа бүтээгдэхүүнийг оруулж ирээд борлуулаад явж байгаа. Энэ хаанхын брэнд вэ Kemimoto гэдэг? За энэ бол ер нь бол Америкт байдаг брэнд юм бэл. Тэгээ бас мөн хятад үйлдвэрлэдэг. ETV-гийн тоноглол хийдэг. Яг үнэ ETV, UTV. Тэгээд ерөөсөө бүх брэндүүд байдаг. Одоо Yamaha, Kawasaki, Honda, Can-Am тэгээд одоо. За тэгээ зарим юм чи одоо яг юу мэдэхгүй юм байна тий. За энэ бол яг дээрэс нь манайхны их өндөг одоо Maverick X3 гэж үүдэг. Энэ нь одоо яг шаврын хаалтны яг нэгдлийнх нь хэсэг нэг одоо. Энэ үү? Тий. За. Энэ чи өөрөө ардаас нь дугуйтай айгүй шавар хойшоо цацдаг. Тий. Тэгэхэд ер нь бол шаврын хаалт бол тавихгүй бол ер нь бол өөрийгөө шавраар будаал дуустдаг юм дөө. За энэ нэг уян байна, энэ нэг хатуун байна. Энэ шаврын хаалтууд юм байна тий. Ингээд дандаа. За энэ болохоор одоо хажуугийн хамгаалт байгаа. Бид нар гулгаж очоод ер нь юм зүм зөх магадлал айгүй ихтэй. Тий. Тийм. Тэр чулуу шороод юу. За тэгвэл энэ хоёр бол ажижгийн хоёр юм байна те. За. За энэ мөн ялгаа авахгүй одоо урд бүлбар одоо урд гүпрэн төмөр гүпрэн за хойд гүпрэн. За энэ одоо энэ дада сахины шилүү түрүү яриад ярьжсэн тий. Энэ бол сахилаад хэцүү биш үү гэдэг тий. За энэ бол одоо ингээд сахины шилүүд байна. За өнгөтэй юм байна те бүр. Энэ хоолго байгаа. Хоолыг хуулаад хийчихнэ гэсэн үг тий. Энэ бол одоо хоёулангийн сая унж явдаг Segway шүү дээ тий. Тэрний урд шил юм ба. Тэрний шил тий. Хуулган дүүрсэн тэр өнгөтэй юм байна те. Тэрнээс бол тийм тунгалаг юм байна те. За тэрнээс тунгалаг. За. За энэ нөгөө яриад байдаг байнгын тасардаг ирмэч юм шүү дээ тэгээд. Энэ бол тэгэхээр юунаас ер нь бол болд яг өөрөө жолоочоос өөрөөсөө юу бас техникийн хэмжээнд бас юм байна уу? За ер нь бол аль талаасаа байна. Хит их ачаал аваад хий хааз өгөөд ч гэдэм үү те. Тэгэхээр ирмэн тасрах магадлал. Энд чи өөрөө тодорхой температурт хүрэхээр айгу хаталт өгдөг ирмээ. Тий. Тэгээд байнга халуун орчинд явж байгаа. Тэгээд маш шатаагаад тэгэхээр зэрэг ирмээ өнөртэй л тэгээд халаал тэгээд ер нь удахгүй тас явдаг юм дөө. Зөв. Тий. Тэгэхээр ер нь бол аялалд явж байгаа хүн бол заавал нэг запас ирмээтэй явж явах гингүй. За тэгнь. За энэ болохоор одоо ер нь бол зүгээр аялалд явна гэснээс та нар бол одоо ямар нэгэн тийм том аялал энэ төр хийж үзв үү? Яг өөрийнхөө энэ брэндээр. Одоо энэ жил хийгдэх гээл одоо төлөвлөд байна. Тий. За тэгээд яг жинхэнэ бодит байдал дээр шалгаж үзэх гэж байгаа юм байна тий. Энэ жил бас харьцангуй болоо болсон учраас. Аяллаа. Соло аяллыг бол би өөрөө бол хийж үзсэн хагрууш явж илээ тий. За энэ гэрэл байгаа юм энэ юу вэ? Тий энэ одоо бас Can-Am энэ Maverick X3-ийн бас нүүрэн дээр өөр юм лед гэрэлтэй. Тий. Ер нь бол нэмэлт тоног ер нь нэлээд их авдаг гэсэн. Зарим хүмүүс бүр спорт тоноглоод тэгээд YouTube-ээс илүү өндөр өртөгтэй тоног хийсэн ч байдаг. Энэ юу вэ? Энэ ярьчааг юм уу? Наа чин одоо нөө ирмэний чин солихын тулд тусгай дэлхүүрээр тайлж авдаг гэсэн. Одоо клатч гэдэг байдаг юм да. За. Тийм клатч ангиас сулж агаад тэгээ ирмэнээ солидог ол гэсэн. За энэ нэг баахан бокснууд байх шиг байна тий. Ер нь та анзаарсан бол маш дотрог одоо YouTube-д ороо суучч ирсэн юм тавьчих юм оролцоо их багтаа байна тий. Гарт байгаа юмудаа ч юм уу зүүж яваа шилээ хийх тийм хайрцагсаа багтаа байдаг. Тийм учраас одоо юм нэмэлт ер нь бол цүнхнүүд
гаргаж хийдэг. Энэ үхэн дэхэд нэг гоё сэтгэл байсан учраас дахиад ярмаар сан. Надад тэр суудлыг таалагдлаа. Тэ суудл тэр нэг 4 цагийн бүсийг хийгээд тэр суудал дээр суучгаад. Айгу тийм тухтай санагдсан надад. Тэ. Ер нь Вилиан загвар ер нь нэг тийм тухтай. Тэ. За ингээд янз янзын цүнхнүүд байгаа юм байна тийм ээ. Хаалганы цүнх. Чи арга байхгүй задгаа явж байгаа юм чинь бороо шороо тийм ээ илтвил юмтай тохиорно. Энэ цүнхнүүд нь бүгдээр энэ бороо усны хамгаалттай. Тий. Кеми мото гэдэг юм байна. За энэгээр байхын толинууд ороод ирлээ. Тий. Одоо сая та сууж үзсэн баг голдоо ингээд тол байхгүй байгаа даа. Тий. Тэнгүүт ер нь бол дандаа нэмэлтээр тоноглолоор ингээд толнуудаа хийдэг. Тийм байна. За энэ юу бас нэг гэрэлний төрөл юм байна бид нар. Тий, энэ Viplight гэдэг энэ ер нь бол энэ юу антеннаар хуу гэрэл. Антенны гэрэл. Антенны гэрэл. За. Нэгт аюулгүй үүднээсээ хоёрт одоо бас гангараа маягаар одоо хэрлээд байгаа юм да. Энэ ингээд янз янзаар өнгөөр асах юм уу тий. Өөрөө өдөрлөгтэй. Бас хэдийн янзаар асна. Тий. Янз. Тэгээ энэ чи юу руу авч холбох юм? Ер нь бол энэ чинь аккумуляторсоо тог авдаг л да. За аккумулятортай явж байгаа. Тэрлээ гэж байдаг. Тэрэн дээр холбочтой. Сая бол тэнд нэг тамхины асаагаар бол анзаараагүй шүү дээ тий. Байдгүй юу? Байсан юм. Тамхины асаагаар байгаа. За. Яг суудлын голд байдаг. Тэрлэгөө сургуулчих юм уу тий? Татгирлэн дээр холбочтой. Өөр энэ холбогчтой. За. Тэгээд энэ харанхууд энэ төр бол нэгдүгээрт бол бие биендээ бас дохио болоо явчих юм шиг тий. Орой өдөшөр нь аялж явах үед ер нь бол бинийгээ таниад байдаг байхгүй. Тэгэхгүй бол одоо юу гэдэг нэг 2-3 явж байгаа л сумын төв ороод ч юм уу нэг суурин газар ороод гараал явна. Тэгэл жоохон дасарцсан явж итэл нэг өөр машин дагцал тагчдаг байхгүй. Тулаал ирэнгүүтээ яг би эндээ ингээд бүгдээрээ гэрлээ суулгацсан бол тэр хин явж ийн явж ийн гэдэг. Аяа мантин гэнэрхэлтэй бол би нэг харанхууд ялах юм байна тий. Энэ бол бас практик ач холбогдолтой идэв шүү. Практик дээр одоо батлагдсан гэдэг. Тийм байна. За энэ нэг олон энэ хажуу талаас хаачих юм уу яах юм? Тий энэ одоо ер нь бол яг хаалганы хэсэг чинь ингээд цоох гэж ярих юм уу? Хаалганы дээдлийн хэсэг чинь бандаа ил байгаад байгаа шүү тий. Тий ер нь бүгдээрээ л тий. Тэгэд энэ бол дандаа нэм нэмэлтээр суулгачдаг юм дэх байхгүй. Тэр зэрэг салхи шороо бороо одоо юу гэдэг тий цас хаанаа л гэсэн. Тийм баг. Би ч одоо яхаа чамааг бодох юм бол нэгдүгээрт бол жаахан хөгшин дээр нь нөгөө энэнийхээ кайфыг аваагүй учраас би бол хаахал юм бодоод байгаа ш. Түрүүс ажил машин дотор ч суучил нэг хаалтл хэрэгтэй санагдаад байхгүй юу. Задгаа юм дээр дахиж үзээ. Тэсэн задгаа бас усмаа кайфтай яваад байгаа ш. За одоо бас тийм баг. Тий. За энэ бол бит хоёрын төрөчийн өмсч үздэг комбинзон тий. Манай Segway Force Sports-ийн өөрсдийнх нь брендийнх нь энэ биенд их эвтэйх юм байна лээ үзэгчтэй. Эндээ ингээд ийм тохооны хамгаалалттай, энэ дээрээ мөрний хамгаалалттай, энэ хойно нурууны хамгаалалттай байсан тий. Тэгээд дотортой юудэнтэй ингээд энэ бол надад бол үнэхээр бас таалагдсан. Чинь бас бэртэл хэмтлээс бол үнэхээр сайн хамгаалах юм байлээ. Тий, наазах нэг дохоогоо мөрөө шалгалаад хайчихгүй. Тий. За тэгээд би ч гэсэн одоо бас яг энэ Segway-ийн одоо ийм логотой футболктай тий малгайтай ингээд байж байна. Энэ бол бүгдээрээ ингээд цогцороо нийлүүлэгдэх юм байна. За тэгээд яг хоо нэвтрүүлгийн доор мэдээж одоо Segway брендийг сонирхсан хүмүүс байх юм бол утсын чинь дугаарыг тавьчих болох уу доор нь. Болно. Тийм ээ Segway-тэй холбогдвол ийм утсаар холбогдороо гээд. За тэгвэл тэгээ та бүхэн энийг шүү нэмэлт мэдээлэл авахар болвол одоо доотлолын утсаар холбогдорой. За одоо надад нэг гоё юм яаж байгаа. Түрүүн чи нэг хэлсэн шүү дээ. Би энэ жил юунд орсон гэд. Өнгөрсөн өвөл зэрлэгт орсон гэдэг. Тэгэхээр хэсэгхэн завсарлаад зэрлэгийнхэн тухай нэг ярих уу. За тий. За үзэгчтэй нэвтрүүлэгтэйгээ цуг байж байгаараа бид хоёр дараагийн хэсэгт штүрмэнтэйгээ орно тийм ээ. Тийм. Штүрмэнтэйгээ зэрлэгт оролцсон түүх сонсноо. Мөрөн Вила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За, автобусны нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэг манай Segway шоурум дээрээс бэлтгэн үргэлж байгаа. За, ингээд өмнөх хэсгүүд дээр ихтгэл хөтгөр хоёлаа явж исэн. 3 болчлоо. 3 дахь хүнээ танилцуулаач. За, маа найз Гэрэл Дод. За, найз бас одоо штурмн. Одоо бид хоёр зэрлэгт одоо хамт оролцсон. Манай партнер гэх юм уу те. За, Гэрэл Дод ямар мэрэгчлэлтэй вэ? Би санхүүч хөөлч мэрэгчлэлтэй. За. Тэгээд ихтгэлээр бас найзууд хүчнээ олон одоо бартац замаар бол битэр ингээд YouTube-тэй явдаг байсан. Тэгээд нэг өдөр ямар ч зэрлэгт ороод үзье гэд битэр ярилцаад уралдаанд ямар ч байсан оролцъё гэд оролцсон. Та тэгээд хэдэн удаага орж байгаа? Анхны удаа орж байгаа юм уу? Тэр сая 2022 оны зэрлэгт бол анх удаа орсон юм байна. Өмнө нь бол яг YouTube-гээр бол ийм уралдаанд бол орж байгаагүй юу? Орж байгаагүй. Хамгийн анхны тэмцээн байсан. Тэгвэл бэлтгэл их сайн байсан юм уу? Эсвэл та яар угаасаа төрцсөн тамирчтай юм уу? Анх орол байранд орно гэдэг чинь тийм ээ. Чи одоо бас өндөр амжилт шүү дээ. За анх яг оролцох чинь ингээд яриа хийгээ явж байгаа хүмүүс яг за зэрлэгт чинь их төрүүлж орно гэж хүн ордгоо юм да. За ер нь бол барианда орё гэж хүмүүс ярьдаг юм да гэж. Юусэн барианда орчоод тэгээд тэр дараа нь тэр одоо медалаа ясан дээр бах та гэд наах тэржлээсэн. Тэгээ яг дотроос яг хор шар усчлээс л та. За медалтай л гарна шүү гэл. За хуурилт нь юу юм? За Гэрэл Дод угаасаа штурмнаар явна ихтгэл одоо жолоочор гэж тохирсон юм уу? Эсвэл та шодож ярьсан юм уу? Анхнаасаа ер нь бид тээр шууд ярилцаад ер нь өөрсдийнхөө юуг бол мэднэ. Манай ихтгэл бол одоо яг ахвалж самбарчлах одоо төрөн шуурхай юм дээр яаж гарах тал дээр бол надаас илүү. Тэгээ бид тээр ярилцж хагаад за чи юу тэгвэл сонголт анхнаасаа хийгдсэн байсан юм байна. Тэгээ бид тээр бол бүр анхнаасаа 2 UTV-тэй оролт тэгээд тэгээ 2 UTV-тэй орох уу гэжсэн ямар ч хэсэг хоёлаа эхлээд нэгтэйгээ ороод үзье. Тэгээд одоо итгэлийг ямар ч хэсэн жолооч бол би чиглүүлэгчээр штурмээр орохоор болоо тэгээ бид тээр харсан анхны тэмцээнд ороод хүрэл медаль авсандаа сайн их баяртай байдаг. Анхны сэтгэл зүй бол гэхдээ бид тээр бол маш олон одоо энэ тамирчид байгаа. Ихэнх нь бас замаа дуусгах чадахгүй тамирчид маш их байдаг. Эхний жилд бол ямар ч хэдэн UTV орсон? 8 билээ эсвэл 10 орчим орсон баха. За юунд одоо брендийн хувьд бол ямар юунууд байсан? UTV-нүүд байсан. Segway бол нэг л байсан уу? 2 Segway байсан. За. Бусдууд нь бол за CF, Canam брэндүүд байсан та. Ямар брэндэн төрүүлж юуд? YouTube англид болохоор Canam X3 гэдэг загвар төрүүлсэн. Тэгээ 2-3-т нь болохоор Segway орж ирсэн. Битээр бол 3-т орсон. Битээрийн хувьд бол нэг жоохон азгуутал байсан. Уг нь бол 2-т явж байгаад юуны ирмэн тасаад тэгээд нэг 20 орчим минут саатаад 3-т орсон. Стор бол ер нь тэр 2-т бол нэлээд гарны өмнөхөн бараг 1 км-ийн зайтай ерөөс ирмэн тасарчаад тэгээ ирмэнэ нөхөж сольж идэл нэг хугацаа алдаад тэгээ 2-т орсон. 3-т орсон байна. Тэгэхээр бол 2-т нь бас Segway орсон юм уу те? Бас Segway орсон. За тэр ямар тамирчин байсан? Ордноос оролцож исэн юм уу? Ер нь бол мотоспортын тамирчин залуу байдаг. Батэлгэр гэж залуу байдаг. Дархны M1 клубын Эрдэнтийн M1. Эрдэнтийн M1 клубын тамирчин залуу байдаг. За. Ер нь бол Segway хамгийн анхны худалдаа авагч. За. Тий, 22 онд худалдаа авалт хийсэн. Хамгийн анхны худалдаа авалт. Та тэгээд худалдаа авахчийн хүндгээд 2-т нь оролцсон юм. Тэмцээн дээр бол найраа байхгүй л үдсэн юм байгаа ч тийм ээ уулнууд. Үдсэн. Тэгээд ялчгүй азгуутал болсон юм байна тий. За. Тэр тэгээ юу юм уу? 20 минутанд ирмэн солилцсон гэхээр бас тийм гайгүй ажиллагаа багтай байд юм уу тий? Бид тэр чи 20 минут жишээ. Бараг 2-3 минут сэлсэн үү? Их баг минутанд сэлсэн таа зүгээр бас. Яг солих процесс бол бага баг. Зүгээр бас нөгөө ирмэнэ хүлээгээд хойлоо нэг жоохон цаг алдсан шүү дээ. За зэрлэгт ороход мэдээж бол хүмүүс бол баахан юм хэлсэн байгаа те. За тэр нь хэцүү шүү, энэ гоё шүү. Тэрийг анхаараарай гэд. Зүгээр тэр
зөвлөгөө авч байгаа дараагаар нь яг бодит байдал дээр уралдчаад ирэх хооронд одоо та нарын төсөөллийн зөрөө юу байна? Анх бодож ирсэнээс чинь илүү бас юу байсан уу юу? Илүү хүнд байсан уу? Эсвэл бас ч гэж учиртай санагдсан уу? Бас ч гэж учиртай санагдсан. Би бол бүр өстой амар байх гэж хэлсэн. Үнэхээр бараг гарч чадах юм уугүй юу даа гэж бодож лээсэ. Гэтэ бол яг бас шагнал гордолтой л явж байгаа шүү дээ. Тэгээд акцэл яваад байна тийм. Хүмүүс бол их хүнд гэж хэлсэн. Нэлээд хүн замтай шүү гэдэг. Тэг яг бас магадгүй техник өвчин чадлын бас даваа тал нэлээд гарсан байх гэж би бодсон. Ер нь бол бартаа саадгүй. Зэрлэгч нь өдрийн гараа чинь хэдэн спиттэй байгаа лээ? Ер нь л UTV 2 спиттэй. За. За тэгээд одоо яг тэр спи хооронд яхаа эвгүй байсан да гэдэг нь аль нөө? Та ярихаар бол. За гэрэлт одоо штурмны хувьд яа да. Штурмын их гарс их асуудалтай тулдаг л да. CP хоёрлоо өгсгүүд нэлийн урч аваар байсан шүү дээ. Тий. Яг нөгөө сейф зэрэгцэж орж ирээд либоткны яг тэрэн дээр бол иш тэрмний одоо нөгөө хурд юу шаардлагатай байсан яг. Тэгэхэд бас либоткны хурд бас нэлийн чухал та. Тэгээд тэгэхэд бол яг сейф мотогоос бас нэг тамирчин байсан өрүүлгээд. Тэгээ уралдаад яг яхад бол одоо нэг анчсмаар ингээд нөгөө зоогдоход хөрсөн айгүй сул байсан учраас ерөөс анчс ойлгоход тогтож өгөхгүй. Ер нь штурмнууд бол тэр бас нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээд итгэлэг дээр ямар ч байсан ингээд зэрэгцээл ингээд либоткны ур чадраар хоёр тамирчин уралдаж байхад тэрэн дээр бол миний хувьд бол нэлээд одоо тамир шавхсан ч гэх юм уу их хүнд байсан нөгөө гიშгэд доод ингээд ороход бол баг ингээд гуйнаас дэше өвдгнөөс дэше ингээд шавар шууд шигдэд орчдөг. Тэгээд тэр нөхцөлд болохоор анчс ч бас өөрөө бас нэг хөрхөн идээл тэрийг үргээ явахд бол тэнд нь бол миний одоо хамгийн хэцүү бартаа байсан юм болов гэж боддог. Тэгээд тэр ямар ч шавраас гарахад бол төрүүлээд гарсан тэрэн дээр. Штурмны хувьд бол одоо энэ ч бас тэмцээнд орж байгаас анхны тохиолдол үстэй. Тий анхны тохиолдол тий. За тэгэхээр тэр анцманч зоох энтрийг урд нь бас бэлтгэл хийсэн үгүй юу? Ер нь бол нэг сүртэй бэлтгэл хийгээгүй. Гэхдээ тэр бол аваад энийг бол ингэж байрлуулж орох юм байна, ингэх юм байна гэж ер нь бол шууд л бараг онлын хувьд бэлтгэлтэй л байсан биз дээ. Ер нь анцыг бол нэг ингэж л зоох хэрэгтэй гэдэг. Практик дээр бол тийм яг анцыг бол ашиглаж үзег байсан байхгүй. Тийм либотыг бол ашиглаж үздэг. Яг тийм анцыг бол ахуудаа ашиглаж үзэж байгаа. Тэгэхээр яг ер нь ютивнүүдэд ямар ер нь юу яадгийн одоо түгээмэл гимтэл одоо магадгүй саяны зэрлэгт орсон ютивнүүдэд ямар гимтэл болцоо гарах шиг болов? За либоткны гимтэл их байна. Ирмэн тасрах гимтэл байна. За редукторыг эвдэж байна. Энд чинь яг нэг зуурцсан шавар дээр чинь ингээл байнга 4 дугаар юм ажиллаа тий. Тэгэхээр редукторыг эвдэж байна. За ер нь тиймэрхүү гимтлүүд бол ажиллаж байсан яг 22 оны тухайд. Тэгэхээр одоо зүгээр тэрэн дээр мэдээж бас жолоочийн чадрын асуудал байна. Эсвэл бас техникийн асуудал байна уу? Ер нь бол юу нэр одоо үзэгчдийн талаас ч юм уу зарим одоо уралдаг хүмүүсийн нэг ойлголт байдаг. Техник сайн байгаад ир зөрөг байгаад бас яг ингээд уралдаанд амжилт үзүүлэх юм бас үгүй. Ер нь ахвал самба одоо тэр тамирчны ур чадвар, жолоочийн ур чадвар, тактик бас их чухал юм шиг надад санагдсан. За тактик гэдэг дээр жишээлбэл жишээ байна уу? Одоо таяр ямар тактиктай үзсэн юм? Яг одоо ингээд тэмцээнд ороод явчихар бол ингээд нэг тийм юу болчихно. Би тэр бол эхлээд их тактик ярилцсан. За эхлээд болохгүй бол урдаа хамгийн түрүүлээд урд орчих юм бол бүх машинууд араас орчин. Тэнгүүч нэг ингээд юм тугдчих байгаа юм шиг явчих байх гээд. Тэгээ ямар ч эхлээд хоёлаа нэг машин шиг урдаа оруулах шүү энэ гээд ярьжсэн. Тэгэл яг ингээл гараанаас хөдлөөл явхад бол бас худлаа юм байлээ. Тэр нь бол ерөөсөө л урдаа орохгүй хүмүүс чинь бүх тамирчид ингээл урсгалтай л ингээл явчих. Тэгвэл яг ингээл араасаа ингээд нэг маш ингээд богинохон сон битүү ингээд торлог дунд явж байхад бол тэр юм тийм шин бол надад их гой санагцсан. Одоо ингээд бараг нөгөө ток эдэр өвтөр ингээд уралдаж байгаа юм шиг ерөөсөө л араасаа бараг л метрийн зайтай тулцсан. Тэгэл олон тэргүүч ингээд араасаа явахаар тэр бол их гой санагцсан. Тэгээд битэрийн хувьд бол эхлээд гараанаас гараад явж байгаад нэг жижигхэн шавар дүр саатад нэг хэдэн машин хойно орцсон. Тэгээ яг тэрийг гараад араас нь явсан чинь ингээд бараг бүх машинууд ингээд дууртай игнэд суудсан байсан шаварт. Тэгээ тэрүүр өвтөр нэлээд харж байгаа. За энэ талаар нь орох юм байна гэд ерөөсөө тэр бүх машин суудсан шавраа өвтөр суугаагаараа явсан. Тэр нь бол өвтөр бас ярилцсан, замаа харсны бас нэг давуу тал байсан юм болов шаарддаг. Тэмцээнд оролцож исэн залуучуудаас би үг сонссон. Хэрв хамгийн тусч гэж номинац шалгаруулвал итгэлийг тусч номинацад оруулахаар байсан гэдэг. Тэр юу болсон итгэлээ? Тэр юу яасан юм бэ? Яг YouTube ангилтаа л да. Замаа дуусаагүй ер нь уралдаан л үргэлжилж байгаа аахгүй юу? Би нэг дээр ирчил цаашаа үргэлжилж явж байгаа. Тэгж байхдаа ингээд
бас нэг YouTube-ний тамирчнаа чавж татаж гаргаж байгаа юм л да. Либотик ажиллагаа болчлоо гэх. Дөнгөт нь би либотикоор ажиллаад татаа гаргачих. Тэр үед манай гэрэлт одож байсан. Өш цаг яваад байла урлаад байна шүү бид нар. Чи юу хийгээ яваад байла гэх. Тэгэхэд буян хийгээд яваад байдаг те нөгөөх нь. Уралдаж ш тэгэл гоод дотор яваад байдаг те. За юугаар бол радиусаараа их юм бол гараанаас гараад барианд орж иртэл нийт хэдэн километр явдаг юм? 2 спич нь. За тэр бас нэг 10 орчим километр юм уу? 10 орчим километр юм да. Аха. Тэр 10 орчим километр бас 5 миль зам шүү дээ. Хэрэв UTV шөнийн гараатай бол ер нь ямар санагдсан? За ийм замаар шөнө явна гэж бодвол олон л өрсөлдөөнтэй байх болоо. Ер нь л тэр чинь нөгөө тамирчны ур чадвар бас техник шалгаж байгаа юм чинь. Шүн бол одоо үзэгдэх орчим хамаагүй Монгол чинь. Тэг яг тэрэн дээр бол UTV гэдэгт яг нөгөө юуг машиныг мэрэгжлийн ангиллыг бол гэрэлтүүлэх жоох юм уу. Тэгэхээр тэрэн тухайн үед тамирчид бол нэмэлт гэрэлтүүлэг эднэр хийгээл явах. Болохгүй юм байхгүй. За ингээд барианд 3-аар орж ирлээ. Шагналын тавцсан зогслоо тий. За тэр үед юу бодогдов? Нутаг ног аав ээж ихнэр хүүхдэн тэр бодогдов. Эсвэл зүгээр юу ч бодогдохгүй гэж богоод ирсэн үү? Зарим хүн паникт ороод бидэхгүй яг бидэхгүй нэг бисэн буугаад ирсэн байсан л тэгээд гэдэг шүү дээ. Яг үндэ нөө шагналын тавцсан дээр нэрээр нь дуудаж байгаа шүү дээ. За 3 дугаараа өртөө. Итгэл гэрэл доод. Тэгсэн чинь битүү хоёр байхгүй нөө асар дээр очсон. Celebration хийгээд тэндээ ерөөсөө сонсож байгаа юм байхгүй. Тэгээ хүн хурж ирж дуудаж хэлсэн. Оо за. Тэгээд битүү хоёр доошо буугаад авсан бид талаасан. Тэгээ шапасын буудалсан момент бас гоё момент байсан. За энэ чи яасан хүнд юм бэ? Чулуу юм байна те. За үзэгчдээ манай итгэл гэрэл дот хоёрын хөлс хүчээ туслуулан байж зүтгэж анхныхаа тэмцээнээс хүртсэн энэ хүрэл медалийн цомыг та бүхэндээ харуулж байна. Их гоё юм байна. Юу машиныхан чинь бол арай өөр цомтой байдаг шүү дээ те. UTV юм юутай гэдэг юм байна. За ийм одоо тамирчны алдар гэл одоо энэ чинь дуу бол тасралтгүй явж байгаа л авдаг шүү дээ те. Би бол харж байсан те. За тэгээ юу дагдаг юм бэ? Юу гэж чинь одоо за энэ цом дагдаг юм байна. Одоо ивент тэтгэгчдийн шагнал магнал гэл бас яг медаль дагдаг юм билээ. За 2 жолоочтой хоёуланд нь медаль тамирчинтай өгнө. Оо за ийм медаль байдаг юм уу? За энийг харуулчихъя. За энэ бол бас ингээд одоо манай хоёрын хөлс хүч сэтгэл зүтгэл шингэсэн ийм медаль байна. За одоо тэгэл тамирчдаас ч асуухлаар л одоо дараагийн ээлжинд медалийнхаа өнгийг өөргөнаар л гэдэг юм байл шүү дээ. Одоо та хоёрын дээр ямар бодолтой байна? Дараа жилийн зэрлэгт орох юм уу? За дараа жилийн одоо энэ жилийн гэсэн үг тийм. Тий одоо энэ жилээ тий. Энэ жил би яг ралли төрөлд нэг уралдаад үздэг юм гэсэн бодол байгаа да. ертөгөр юу? Тий. За. Тий. Тэрийг л одоо 5-ыг хүлээжлээ. Яг хэдийгээр бол. Ралли чинь бас штурмтэй шүү дээ тий. Тий штурмтэй замаа уншин шүү дээ. Тэгнь. Тий. Стал чиглүүлэндээ. Одоо тэгээ энэ зам бол тэгвэл бэлтгэлээ хийх юм байна тий. Энэ зам бэлтгэлээ хийн машина бэлтэн бас бодсон юм байгаа. Аха. За одоо ер нь манай нэвтрүүлэг бас өндөрлөх тал руугаа байна тийм ээ. Тэгэхээр бол та хоёр манай телевиз үзэгчдэд зориулаад бас зүгээр нэг сэтгэлийн угаас хэлэх зүйл байна. Магадгүй тамирчдаа зориулаад тийм ээ. За залуучуудаа зориулаад л үг хэлье. Цагаа зөв зүйлд одоо зарцуулаарай. Хоббитой болоорой. Тэгээ заавал ютубыг хийгвэлдэ. Ер нь бол зөв зүйлд хоббитой байгаарай. Тий. Тэгж л одоо уриалмаарай. Хоббигоо сайхан хөгжүүлээрэй. Хоббигоо сайхан хөгжүүлээрэй л гэж би. За хэлбэрээ да. За хүрэл медаль, зэрлэгийн хүрэл медальт итгэл та бүхэнд ийм одоо сэтгэлийн үг хэлээ. За алдарт штурм. Штурм гэснээс нэг манай Фажира клубийнх нэг штурмун гэдэг нэг манай штурмнууд үлээ нэг шүлэг байдаг шүү дээ. Тэр шүлгийг бараг цээжрээ мэдхүүгүй юу? Сонсч ирсэн үү? Тэр уншиж ирсэн. Гэхдээ би одоо яг нөгөө цээжрээ хэлэхээр юунууд нь бол мэдэхгүй байна. Тий. Ямарс нийт одоо телевиз үзэж байгаа залуучуудаа хандаж хэлэхэд одоо бас нэг цаг үе бол нэлээд өөрчлөгдсөн байна. Залуучууд бол хоббиндоо мөнгө зардаг болж. Одоо энэ мотоспортын хувьд бол миний харж байгаагаар бол одоо хэд үедээ айгуу хүчлэлтэй явж байна гэж харж байгаа. Энэ нь бол Монголын автоспорт порта цамын холбооноос одоо зохион байгуулж байгаа олон уралдаан тэмцээнүүд байгаа. Энэ дэр бол залуучууд тэр үзэгч тэр маш их ирдэг болсон. Ер нь бол бас хоббиндоо бол одоо хүмүүс бол айгүйх ихтгэл өмөршөлтэй тэрний хадлаа зүтгэдэг тийм болцсон байгаа бол надад миний хувьд бол анзаарагдаж харагдаж байгаа.
Ямар ч гэсэн залуучуудаа уриалахад бол өстой зөв зөв цагийг зарцуулаарай. Хоббигоо илүү олон хөгжүүлээрэй гэж хэлье да. За манай нэвтрүүлэгт цаг зав гаргаад оролцсон хоёр эрхэндээ их баярлалаа. Тэгээд цаашдынх нь спортын өндөр амжилт хүсье. Тэгээд одоо мэдээж бол техник нь одоо найдвартай тийм ээ. Заман дардан байх болтугай. За Баярлалаа ташгүй. За автобын нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн цог бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. дугаартай 504 дугаартай Баатар хүүгийн итгэл Содном цагийн гэрэлт бодноор за барайнд амжилтад орж байгаа гэж байна. За замын үед бол бас чанга байлаа. Тэгээ бидний үед одоо анх удаага тэмцээнд оролцож байгаа. Тий. Ер нь одоо анх удаа ороход хэр айх сандрах одоо тэмцээл айж сандарсан юм бол гарсангүй. Яг туршлахгүй ч нэг ганц хоёр алдаа гаргалаа. Тэгээ дараагийн удаа бол нөхөө янгал гэж бодож байна тий. За манай машины хувьд сарын хугацаанд бэлдсэн, тоногуудыг хийсэн. Бид нар өөрсдөө яг аль бишний дийлэн ажилладаг тухайн машиныхаа тэгээд 6 сараас одоо Монголд ботгшуулаад явж байгаа брэнд байгаа. Segway Power Sports шинэ брэнд байгаа. замын хувьд бол маш хүнд байна гэж би харж байгаа. Тэгээ ер нь баг анч зоож ижил айгүй хустаа тийм ер нь Бартааны хувьд бол айгүй чанга тийм байлаа. Ер нь одоо бас байраа нэг урагшлуулах боломж ер нь хэрэг боломж байсан. Тэгэд бас нэг жижиг техникийн садлал гараад тэрэн дээр бид нар ер нь бол байраар нь алдчихаа. Энэ бол бас нэлээд урд явж исэн. Рүүл магадлал бас байсан тий. Энэ уралдаан ер нь дараагийн бас тэмцээн уралдаанд одоо бас оролцох тэмцэлийг нь хэр төрүүлж байна. Энэ бол маш их төрүүлж байгаа. Одоо дараагийн тэмцээнд өшөө сайн бэлтгэл хангаж иж өшөө илүү амжилт үзүүлэхин төлөө ажиллах болно. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.